Сайн байцгаана уу та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Олон Цэцэг гэдэг Говьсонбор аймгийн лаборатори 5 дугаар сургуулийн Монгол хэл орон зохиолын багш боловсролын салбарт тасралтгүй 15 дахь жилдээ ажиллаж байна. За бүх дэлхийн нийтээр одоо аюул нүүрлээд байгаа цар тахлын үед багш бүр өөрийнхөө арга барилыг өөрчилж цахим орчинд хэрхэн ажиллах талаар одоо арга зүй туршлагатай болж байна. За ингээд миний би өмнө нь бол их хөвчлэн дандаа самбар шохой за тэгээд мөн хэрэглэх түүнүүдэд дандаа юм тараах материал хэлбэрээр бэлдээд хичээл сургалтандаа одоо ашигладаг байсан. Яг цар тахлын үед одоо ингээд шилжээд бүх зүйл цахим орчин шилжээд ирэхээр хүүхдүүд маань хүлээж авах нь арай өөр болсон. За тийм учраас өөрийнхөө цахим орчинд ажиллах чадварыг нэлээд ахиулахын тулд олон янзын одоо арга хэрэглүүрийг сурч эхэлсэн. За тэгээ хамгийн эхлээд болохоор энэ үндэсний бичгээрээ уншиж бичиж сурсан арай ахисан төвшөнд явж байгаа хүүхдүүдтэй чимээ аппликейшнийг одоо утсан дээр нь ухаалаг утсыг ашиглаад чимээ аппликейшн ашиглаад гэрийн даалгавар хийх одоо даалгавар өгсөн. За тэгээ хүүхдүүд маань цахим мэрэнд одоо шилжсэн энэ үед ухаалаг утсаа маш сайн хэрэглэж байгаа учраас одоо миний өгсөн энэхүү даалгаврыг яг тухайн өдөрт нь энэ цахим хэрэглүүрээ ашиглаад бичээд одоо илгээжсэн. За ихэнх үедээ бол жоохон алдаа дутагдал гарч исэн боловч хүүхдүүд маань нөгөө дижитал дээр нь амьдарч байгаа учраас маш хурднаар одоо сурч ингэж зүгээр хичээл дээр одоо дэвтэр дээр хуулж бичснээс гар утсаараа хол гар утсаараа ашиглаж хичээлдээ илүү оролцоотой одоо болж эхэлсэн. За тэгээд хүүхдүүд маань нөгөө гар утсан дээр одоо iPhone ашиглаж байгаа хүүхдүүд ихэд Зэ Монгол аппликейшнийг татаж бичдэг. Харин Android болон бусад утастай хүүхдүүд бол оюунд чимээ гэсэн аппликейшнуудыг ашиглаж одоо хичээл сургалтаа явуулж эхэлсэн. За энэний үр дүнд болохоор хүүхдүүд маань зүгээр бичээд одоо уншсанаас юугаар ялгаатай байсан бэ гэхээр за яг үсэг болгоныг үг болгоныг одоо өөрөө олж одоо бичиж байгаа учраас хүүхдүүдэд тэр чадвар нь илүү өнгөж суудаг юм байна. Тийм учраас хүүхдүүдийн унших чадвар бол маш сайн агсан. За ингээд нэгэнт чимээ аппликейшн, оюун аппликейшн, Зэ Монгол аппликейшныг ашиглаж сурсан хүүхдүүдтэй дараагийн шатнд болохоор гэрийн даалгавар өгтөө өөрийнхөө одоо дуртай дуун дээр хадмал одоо хөрвүүлэг хийгээрэй гэж одоо онлайн хичээлээр орохдоо хөрвүүлэг хийхээ одоо багш зааж өгнө. За хүүхдүүд яг өөрийнхөө сонирхсан одоо тухайн үеийн хийт болж байгаа дуртай тэр дуун дээр хөрвүүлэг хийгээд Монгол хичээлийн хичээлийг одоо бие даалтаар ингэж хамгаалдаг. За ингэснээрээ болохоор үндэсний бичгийн хичээлд илүү одоо шинжилэл авчирсан гэж би бол үзэж байгаа. Яагаад тэгэхээр хүүхдийн өөрийнх нь чадж байгаа зүйл дээр нь тулгуурлаад за мөн тэдний өөрийнх нь хүсэл сонирхлын дагуу дуртай зүйл дээр нь тулгуурлаж одоо хичээл сургалтаа явуулж байгаа учраас хүүхдүүдийн маань одоо үндэсний бичгийн хичээлийн чадварт томоохон хагц гарсан гэж дүгнэж байгаа. За мөн энэхүү аргаа болохоор за дунд одоо хадмал хийгээд хүүхдүүд маань дараагийн шатанд одоо агчлаа. Тэгээд сурцсан хүүхдүүдтэй яах вэ гэхээр компьютер дээр хэрхэн шийдэх вэ? Компьютер дээр яаж одоо монгол хичгээр бичих вэ гэдэг арга хэрэглүүрийг нь одоо заагаад өгнө. За ингээд агсан төвшөнд хүүхдүүд маань компьютер дээр ингээд шивээд эхлэхээр за одоо энэ жишээлбэл манай 10 дугаар анги Өслөн Баяр гэх хүүхдийн хийсэн одоо бие даалт байгаа. Тэгэхээр багш одоо өөрийнхөө цагийг хэмнээд хүүхдүүдтэй ингээд бие даалт өгчвөр ингээд тараах материалууд одоо ингээд бэлэн болж байгаа гэсэн. Тэгэхээр одоо нэгэнт бидний одоо энэ хүү цаг үед хүн болгон арга зүг ингээ өөрчлөх шаардлага гарсан учраас ялангуяа үндэсний бичгийн хичээлийг бол маш уйдгартай дандаа уншуулдаг, дандаа бичүүлдэг гэж ойлгодог. Гэтэл одоо ийм өөрчлөлтийг бол бас багш болгондоо бүрнээ хийх юм бол маасаар нь за анги нийтээр нь чанартай сайн сургах боломж байгаа гэдгийг энэ хүү арга хэрэглүүрийг ашигласнараа баталж байгаамаа.